За өдөр минь хүргэе Зангийн аудио бүгдээ хамт байгаа та бүхэндээ баярлалаа. За өмнөх видеогоор та бүхэнд Манжи үеийн 9 ирүүшүүлтийг давж байсан ард аюушийн тухай мэдээллийг та бүхэндээ хүргэсэн. Энэ удаад байдаг бүгдийн энэ түүхэн тулдааны талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэе. За Машинууц гэдэг фантастик хийсэн киноноос та бүхэн бас тодорхой мэдээллийг бас авсан байхаа гэж бодож байна. Тэгэхээр энэ байдаг бүгд бол Ховд аймгийн Булган сумын нутагт оршдог. Одоо Монгол хүн энэ байдаг бүгдийн тулдааны тухай дуулаагүй сонсоогүй баг байхгүй бах. Тэгэхээр яг энэ ууланд одоо 1947-оос 1948 онуудад хил зөрчигчтэй хийсэн томоохон тулдааны талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэе гэж бодож байна. Тэгэхээр энэтэй холбоотой олон хууч яриа бол ингээд байдаг аа. За ингээд юу гэж бичигдсэн байна вэ гэхээр бүгд найрамдах Монгол ард улсын баруун хил буюу Баян Улгийн Ховд аймгийн газар нутаг болон бүгд найрамдах Хятад улсын баруун хойд хил Шинжаанд одоо хэд хэдэн хилийн цэцтэй байлаа. Ингээд 1947 оны 6 дугаар сард Хятадын Гоминданы засгийн газрын төрхөрлөлтөөр бол бүгд найрамдах Монгол ард улсын хилийг зөрчих үйлдэлүүд ингээд эхэлсэн гэж үздэг. Ингээд 1948 оны 7 дугаар сарын 7-нд байдаг бүгдийн хязгаарын тэд дугаар отрядын байдаг бүгдийн цэцтавын бүдүүн харгаатын харуулын постод 10 хилчин манаанд гарч байжээ. За уг дасгийн дараагаар тухайн үеийн Увс аймгийн Үлгий сумын угуул Төрүүч Бигзийн Геван томилогдож, за бүрэлдэхүүнд нь Ховд аймгийн Чондмон сумын харьяат Хөнгөн Билмэтийн Навадик Баянболын тэгшээ, Хөвсгөл аймгийн Бүрэн сумын харьяат туслах Навадик Даваад орж байлдагч Пилжээ Чойжин нар ингээд багтаж байсан 10 хүнтэй ингэж харуулын мананд гарч байсан байна. Хэлчин байна тийм ээ. За ингээд хилийн тагнуулын албаныхан тэдний байрлахад одоо харуулын постын чиглэлээр дайсны маш их хэмжээний хүчээ цөмөрж болцсохгүй гэсэн мэдээлэл өгсөн тул заставын удирдлага харуулыг хүч нэмэгдүүлж 2 хөнгөн полимерттайгаар одоо мананд гаргаж ирсэн байна. Төрүүч Геванаар ахлуулсан дасаг цэрэг одоо товлсон хугацаанд хилийн посттой ирж бүдүү харгаатын голыг шөндөө сэрэмжлэн харж ингээд хонсон байна. Байдаг бүгдийн хилийн цаа талд нь Хятадын Гоминданы морьт хороо мөн Османы толгуулсан Шинжааны хасгийн зэвсэг дээрэмчид удаадараа хил талдаж байгааг манай хэлчихэд одоо сайн мэдэж байсны хувьд тэдний байрлаж байгаа хэсгээр дайснууд зайлшгүй орж ирнэ гэдгийг тооцоолж байсан байна. Тухайн үед. Тэгэхээр 7 дугаар сарын 8-нд болж үүр ингэж одоо хаяарж эхэлсэн, гэгээ орж эхэлсэн. Ингээд хэлчихэд бол сонор сэрэмжээ алдалгүй хонсны дүнд морь тэмээнд одоо зэв зэвсгээ атсан олон тонны дээрэмчид хилээр цөмрөн орж ирж байгааг ингээд мэдсэн. Хэлчид газрын ашигтай байрлал эзлэн дайсныг ингээд отож эхэлсэн. Манай хэлчдийн цэцтавын улс төрийн орлогч ахлах дэслэгч Хаян Хэрва ахалж байсан. Түүний тушаалаар хөнгөн полимерчин тэгшээ Төрүүч Геван байлдаг Чойшнор дайсныг ажиглаж хүн зэвсгийн тоог ингэж тооцоолж гаргаж ирсэн байна. Тухайн үед тэдний гаргаснаар 170 гаруй зэвсэгтэй дээрэмчид одоо хил зөрчиж байна гэсэн ийм тооцооллыг тухайн үед ингээ гаргасан тий. Тэгэхээр дайснууд винтов полиметоос гадна их буугаар одоо тухайн үед бол ингээ зэвсгэлсэн байсан. Дээрэмчдийг одоо ажиглахад манай харуулуудын тогтмол гаргадаг постыг бүсэлэхээр хүчээ хуваарлан давшиж байсан. Хэлчид байлдагч одоо Пилжийг отряд заставтай мэдээ хүргүүлэхээр энэ үеэр яаралтай томилсон. Яаралтай явуулсан. Манай хэлчид бүдүүн нарийн харгаатын голын хооронд байдаг 3 жижиг одоо хар толгойн ард морьдоо үлдээгээд хүчээ 3 хэсэгт хувааг баруун талаас бүсэлэхээр явж байгаа дайснуудыг зогсоохын тулд Төрүүч Геван полиментчин одоо даваад орж тэгшээр нарыг ингэж гаргасан байдаг. Та бүхэн Машинууц киног ажиглах юм бол өндөрлөг дээр гарсан 3 хүн чинь одоо Геван даваад орж тэгшээ гэсэн 3 хүн бол өндөрлөг дээр полимент аваад ингээд гарсан. Та бүхэн сайн мэдж байгаа тийм. Машинууц кинонд дөрөлн байдаг бүгдийн тулдааны тэр түүх болсон үйл явдлыг маш тодорхой харуулсан. Та бүхэн байдаг бүгд киног үзэх юм бол маш олон мэдээллийг энэчнээс авна. За ингээд харуулын дараа ахлах дэслэгч Хаян Хэрвагийн дохоогоор хэлчихэд дайсны хүчээ давмгаалсан давшилтын эсрэг ингээд гал нээж тэгшээгийн хөнгөн полимертийн галаар дайсныг бут зохиж эхэлсэн. Ингээд Геван даваад оржноор винтовоор дайсныг устгаж үү болноор нь хядаж байсан. Дайснууд гол хүчээрээ Геваны өдөрдсөн эсгийг устгахаар дайрсан ч нилээд ойртон дайрахаар нилээ ойртож ирсэн. Ийхүү хүч тэнцвэргүй 4 цаг гаруй үргэлжилж дайснууд тэдний зүг рүү гал төвлөрүүлэн дайрч байл. За дайсны галлах үед полиментчин тэгшээгийн баруун хөл нь их бууны сумд өртөж өвдгөөрөө тасарч хэдэн шөрмөсөн дээрээ ингээд тогтож ирсэн.
их бууны суманд өртөв. Түүний шархыг даваад орж ингээд тий одоо тэлээгээр ингээд боож өгөөд төрдөө ингээд цусыг ингээд тогтоож ирсэн. Тухайн үед ингээд тий ингээ хөнгө аргал авч байгаа юм л та. Улмаар зүүн мөрөндөө хүнд шаргасан чи дайсны олон хүнийг нөгөө ертөнцид ингээд илгээж ирсэн. Энд чинь их орон газар шөрөөнийхэн төлөө эцсийн цусаа тусдал ингээд тэмцэнэ гэдгийг нэг илэрхийлэл байсан тухайн үед. Энэ тий энэ дундуур та бүхэндээ хэлэхэд одоо үеийн залуучууд маань та бидний гიშгж байгаа алга дарам газар өглөө болгон өлий доороос нэг төшиж ирээдэг их орон минь ямар их үн цэнтэй олдсон бэ гэдгийг та бүхэн ингээд уншиж судалдгүй маа гэхэд энэ баримт судалгаатай хийсэн кинонуудыг үзэхэд та бүхэн маш богино хугацаанд тодорхой мэдээллүүдийг ингээд авна. Монгол улс яагаад оршин тогтнох ёстой, Монгол улс яагаад хөгжих ёстой юм бэ гэдгийг ядаж таад уншиж судалдгүй маа гэх энэ түүх сударт бичсэн энэ аудио бичлэгийг эсвэл одоо кино уран сайхны кинонуудыг ингээ үзээд аваарай гэдгийг хэлмээр байна. За ингээд бол одоо тасгийн дарга Гяван одоо доогуур хэсэгтээ одоо хөнгөн шаргацсан бол даваад орж одоо зүүн гар нүүрэндээ маш хүнд шархаа ингээд авс. Гэвч одоо тасгийн дарга Гяван дайсныг нэг чалхан урагшлуулж болохгүй давшиж ирсэн бүхнийг устгах хэмээн хоёр нөхөртөө тушаан галсаар сүүлчийн сумаа ингээд дуусгасан. Ингээд дайснууд буюу гоминданы цэргүүд 25-аас 30 метрт ойртох үед тасгийн дарга Гяван хилчин нөхөдөө бид энэ толгой дээр эцсийнхээ цусыг эх орныхон төлөө өргөхөд гомдох юмгүй. Өнөөдөр өөхөх учиргүй гэд кинон дээр гардаг ингэж тэмцэж байсан. Дайсанд юу ч олзлууч болохгүй шүү гэдгийг сэргүүдээ ингэ захиж ирсэн. Ингээд Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн батлах тэмдэглэлийн дэвтэр ингээд устдаг хүн бүрт үлдсэн хоёр гар бөмбөгнийхөө нэгийг дайсан руу шид. Ингээд сүүлчийнхээ дээрэмшлийг өөрсөд дээрээ ирэхээр дэлбэлж дайснаас уртыг гэж ингэж төлөвлөсөн. Ингээд баталгаа урж хэдэн хэсэг болгоод чулуун дор ингээд нуугаад дайснууд ойртон ирэх үед цээшин дороо 3 гранат ингээд байрлуулсан бэлдсэн байсан үг. Ингээд улмаар эцсийн удаа бие харан тэрвэрлээд ингээд их хормын Мандан Батрага гэж зэрэг ашигараад их орныхон төлөө өргөсөн тангарага үнчээр биелүүлэн 3 халуун ам байтаг богдын уулнаа мөнх нойрсон. Ингээд гранат бэлдсэн байсан дайснууд бүслээд ойртоод ирэхэд цагт тэднийг хяар цогсон байдаг. Өөрсдийнхөө амийг ингээд золиослон барь. За ийхүү тэгээд бүгд найрамдах Монгол улсын хил дээр одоо хасгийн дээрэмчлийн өдөлсөн их баг зөрчил зэвсэгт тулгаралт хэдэн 10-аар тоологдох бөгөөд за түүний нэг нь 1948 оны 7 дугаар сарын 8-ны өдөр болсон Бүдүүн харгаатын тулалдаан байлаа. Бүдүүн харгаат. Ховд аймгийн Болгон сумын нутагт орших байтаг богд уулын араас их аван 15 км урсах Бүдүүн харгаат хэмээх голын хойд өндөрлөгт Монголын хилчид хасгийн дээрэмчидтэй одоо эрсдэл нь тулдсан бөгөөд 1988 онд хилчин баатруудаа зориулан амиргдсан газар нь дурсгалын өвшөө ингээд босгосон байдаг. Та бүхэн ингээд Ховд аймгийн байтаг уул орчимд очих юм бол тэнд ямар их хүний цус, ямар их хүний хүч хөдөлмөрөөр тэр газар ингээд бүтсэн бэ гэдгийг ингээд харна. Залуучуудыг ер нь аялал зугаалгаар явахдаа ингээд түүх болсон газруудаараа ингээд аялал зугаалаад тухайн үе дээр очичоо интернет одоо хөгжсөн үед ингээд судлаад танин мэдээд ингээд яваасаа гэдгийг би хүсээд байдгийн. За тэгээд ямар ч байсан өргөжлүүлэн одоо мэдээллийг хүрэхэд одоо манат гихчээр одоо толгойлсон дээрэмчид буюу хасгуудын тухай амьд хил олдлох зорилгоор энэхүү довтлохооныг хийсэн бөгөөд за бүлэг нь 120 орчим хүний бүрэлдэхүүнтэй 4 минимод 10 орчим хүнд хөнгөн пулемет винтомын бөмбөг буудагч Америк винтовор ингээд зэвсгэлсэн байна. Тухайн өдөр одоо Хэлийн мананд гарсан 6 дугаар отеродын 2 дугаар сумангийн бүрэлдэхүүнд ахлагчаар застав орлогч Хаян Хэрва тасгийн дарга Гяван одоо цэрэг тэгшээ даваад орж Дандар хайдав архад баян гончиг зэгвэ одоо цоожин пэлжэнэр ингээд байсан байна л да. За дарга Хаян Хэрва уулын орчинд өндөрлөгт гараа цоожин баян гончиг зэгвэ нарыг одоо хойд өндөрлөгт Гяван тэгшээ даваад орж нэрийг хөнгөн километр өөрөө Дандар хайдвын хамт дунд одоо он дээр байрлан архтаар одоо мордо баривлан пэлжиг холбоо бариулахаар тэгшээгийн хүрэн халзан морийг нь онуулан явуулсан байдаг. Та бүхэн нэг мөн машинууц би дахин хэлье. Машинууц 2 гээд энэ киног та бүхэн үзээрэй. Энэ байтаг богдын тулдааны тухай маш тодорхой товч тодорхой өгүүлсэн байгаа.
Зарим нэг хэсэгдэр бол уран сайхны кино учраас зарим нэг зүйл дээр хэтрүүлэгтэй байгаа л. Тэгтээ түүхийг ямар нэгэн байдлаар говь билээгүй ингэж хийсэн кино шүү. Та бүхэн үзээрэй. За ингээд мэдээлэл рүүгээ эргээ ороход бол дээрэмчид хүчтэй галаараа одоо дэмжүүлэн довтлсноор харахад баянаар одоо ам өргөдөж дандар хайдуу хөндөж шарахтан арын байрлалд ингээд шилжсэн байдаг. Тулалдаан богино хугацаанд дайсны хүчний одоо ил давмгаа байдалд явагдсан боловч Монголын хилжтийг олзолж бүрэн устгаж чадаагүй. Тэгэхээр тулдааны явцад хаян хэрвээ гончин зэвэ чойжноор бүслэлтээс гарч чадсан ч газар орны бартаанаас үүд нөхөдөө туслаж чадаагүй. Бас бусад хилчид дайсны бүслэлтөд орж эцээ хүртэл ирлэхээр тулалдан алтан амиа алдсан байдаг. Ингээд хойд өндөрлөгт байрлсан геван тэгшээ даваад орчноор полиментийн галаараа ширүүн эсэргүүцэл үзүүлсээр байсан тул дайсан тэднийг миномет полиментийн галаар дэмжлэгээр бүслэхийг оролцсон байдаг. Тулалдааны дараа хийсэн үзлэгээр 3 хилчшийн одоо байлдаж байсан хойд өндөрлөгийн 15 хавтгай 400 м талбайд 15 удаа миномет буюу одоо та бүхэн ингээ сайн мэднэ те. Ингээд гранат сумаа хийлээ чихээ дараа нөгөө бүүн болдсон шүү дээ дэлбэрдэг. Тэр чи одоо миномет гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр 15 удаа минометийн бөмбөг тесэрч хүн бүр 2-3 удаа шархтаж тухайн талбай бол маш их цусанд ингээ будагдсан байсан. Ингээд байлдагч тэгшээгийн баруун хөл нь биеийн дөртөж тасарч зөвхөн боримны том ширэмсэн дээр санжлан тогтож байсан. Шилбэний хуурхай ясны газар зурсаар ингээд үзүүрийн хэсгийг ингээ мүлэц бөөрнки болсон гэсэн. Бөөрнки болоод шуруу чолоо ингээд маш ихээр чихэгдсэн байсан. Байдалтай байсан. Мөн даваад оржийн бие одоо хуваагдсан 6 метрийн зайтай шидэгдсэн. Амир өгдөхөөс өмнө одоо эвлэлийн баталгаа чулуун дор нууж полимент бууга хад савж эвдсэн байсан. Яг гэвэл тэр полимент бууг дайсны тал эзэлчих юм бол бас болохгүй. Мөн 3 хилчийн хамтдаа эцсийн граната тэслэн өөрсдийгөө болон бүслэн ирсэн дайсныг устгасан байдаг. Та бүхэн байдаг бүгд канон дээр харах юм бол яг энэ 3 эрэлхэг дайчин цэргийн маань ингээ бүслээд байдаг бүгд дээр ингээ гараад ирсэн чинь доор гранат хийцэн тэр гаминдорны тэр өдөрдөгчийг үгүй хийдэг гартаа гранат хийцэн. За энэ дээр бол яг түүхэн дээр бол тэгж үтсэн, кинон дээр бас тэгж гардаг. Ингээд дайсны эхний довтлогоонд өртөн хүн чаргацсан дандар хайдав дайсанд амьдаар баригдахгүй тулд өөрийгөө буудсан. Хэрвээ амьдаараа баригдах юм бол тэр хүнийг би та бүхэнд өмнө хүргэсэн. Ирүүдэн шүүдэг. Тэр хүнээс мэдээлэл авахын тулд тэрнийг тамалдаг. Яг ийм байсан учраас ер нь энэ эрддээр үед дайн байлдаан болоход амьд олзогдлогдохоос илүүтэйгээр амиа игүүтэгдэг байсан байгаа. За ингээд эрэлхэг хилчин Баянбаалын тэгшээ Лүнрвийн даваад оржинерийн гавьяаг тэмдэглэн бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 1949 дугаар зарилгаар улсын баатар цолоор нэхэн шагнаж Бэгзийн геваныг бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 1971 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 200 тоот зарилгаар улсын баатар цолоор нэхэн шагнасан байдаг. За тэдний алдрыг мөнхчүүлж нэрэмжэд одоо застаавд хүртэл одоо бий болсон. Тэгэхээр одоо Завхан аймгийн Тосон Цэнгэл сумын харьяат Найдангийн Дандар хайдав мөн Сонгон сумын харьяат Инхийн архад Увс аймгийн Өлгий сумын харьяат Төвшингийн Баян нарыг Байлдааны гавьяаны Улаан төгийн одонгоор нэхэн Булган аймгийн харьяат Гомбочовын хаян хэрваг Байлдааны гавьяаны Улаан төгийн одонгоор мөн Баян Хонгор аймгийн Мандал сумын харьяат Доржин Чойжин мөн аймгийн Богд сумын харьяат Ловсонгийн Гончи зэвэг нарыг Байлдааны гавьяаны одонгоор Увс аймгийн Өндөр хангай сумын харьяат Чойжил сүрэнгийн бэлжээг Байлдааны медалаар тус шагнажсэн. Ийхүү амь өргөдөгсийг сумн одоо цас тав барилж байсан дамжгийн ус хэмэх газар хөдөөлүүлсэн байдаг. Ингээд 1988 онд Байлдаан болж баатруудын амь өргөцсөн газарт эдгээр 10 хилчтэй зориулсан дурсгалын хөшөө Геваны нэрэмжит цас тав түүний хөрл хөшөө ингэж босгож байсан түүхтэй юм бэлээ. Ингээд та бүхэндээ дахин хэлэхэд залуучуудад хандаж хэлэхэд энэ та бидний амьдарч байгаа өглөө болгон өлмөд орсон түшиж ирээдэг энэ Монгол улсын энэ алга дарам газруудын чинь хүртэл өвөг дээдсэн маань те алтан амиараа хүртэл ингэ золж та бидэнд үлдээсэн юм аа. Үлдээсэн. Тиймээс бид нэр эх орноо муулах учиргүй, эх орноо үзэн ядах учиргүй, эх орондоо болж өгөхгүй байгаа зүйлүүдийн залуучууд та бид нэр хэлжээж засах ёстой, залруулах ёстой. Дээр үед те ингээд эртээр үед дайн байлдаанаар улс их орныг эзлэн төрөмгөлдөг байсан. Өөрийн болгодог байсан. Эр цэргүүдийн буудаж хороож эмс хүүхнийг нь бузарладаг байсан.
Орчин үед эн чинь эсэргээр боловсрлоор, соёлоор, өөртөө уусгах замаар өр ширэнд оруулж эх орон газар шороог нь худалдаж авдаг болцсон. Цус урсгахгүйгээр ингэж эх орныг нь эзэлдэг болцсон. Тэгэхээр залуучуудтай хандаж хэлэхэд та бүхэн минь нэгийг бодож хоёрыг тунгааж те ингэж маш их цус хүч хөдөлмөрөөр ингэж олдсон газар нутгийнхаа төлөө үг үзэл бодлороо тэмцээрэй гэдгийг бас хэлэх гээд байгаа. За ингээ баярлалаа. Ингээ та бүхэнд Байтуг богдын тулалдааны талаарх мэдээллийг ингээ та бүхэнд хүргэлээ. Та бүхэнс тодорхой мэдээлэл авсан болов уу гэж ингэж бодож байна. Дараагийн удаа бид бүхэн та бүхэндээ судалгаа нотлоготой за судалж байгаад маш сонирхолтой мэдээллүүдийг та бүхэндээ хүргэх болно. Ингээ subscribe дарахаа бүү мартуу. За